За хоргийг хүлээж авнаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийн 2 дахь үндэслэл нь төсвийн хуулийг дагалдуулж гаргасан тогтоол баталсан өдрөөсөө дагаж мөрдсөхвэ гэд Монгол Улсын ерөнхийлөгчид хууль тогтоолын баталсан хууль тогтоолыг ажлын 3 хоногт хянаж хориг тавих тэр боломжийг бас хангах үндсэн хуулийн зохицуулалттай тэрийг хангалгүй шууд үйлчлүүлээд явцсан юм байна. Хууль тогтоогчийн бас алдаа болсон байна. Энэ асуудлаар бас урд нь бас өнгөрсөн оны намар шиг санаад байх би. Бас нэг ийм асуудал гараад тэгээ ерөнхийлөгчийн хориг тавих боломжийг хаацсан байна гэд бас хориг тавигдаад хууль зүйн бангаар хүлээж авчихсан санагдаж байна. Үндсэн хуулийн цэцгийн дүүлц ч гэсэн гарч ирсэн санагдаж байна. Тэ ерөнхийлөгчийн үндсэн хууль заасан хориг тавих эрхийг хууль тогтоогч хязгаарласан байна гэж. Тэгэхээр ийм цэцгийн дүгнэлт урд нь бас ийм асуудал орж яхад бас яагаад одоо манай их хурлыг үндсэн хууль зөрчихөөс сэргийлүүлж явах мэргэжил арга зүйн зөвлөгөө гэж явах хэрэгтэй газар нь Улсын их хурлын тамгын газар байна. Миний ойлгож байгаагаар тамгын газар байр савндаа багтахгүй болоод оронтоо нь хэдэж үлдсэн бүгд мэд. Амар л юм сонсогдоод байгаа шүү дээ. Тэг яагаад энэ ажлыг хийхгүй нэ? Чи тамгын газраас асууж болох уугүй юу? 2025 оны 7 сарын 9 гэ наадмын өдөр нөгөө нэг баахан хуулиуд машинцдаг 40-50 хууль машинцсан шүү дээ. Тэр өдөр л болсон асуудал байна. Энэ тэр машинцсан 40-50 хуулиуд бүгдээрээ ийм алдаатай биш үстэй арай. Тэр дотор жишээл миний санаж байгаагаар одоо энэ төсвийг хилцэж байгаа 5 үе шаттай болгосон дэгийн хуулийг гишүүдийн гар дээр хуулийн төсөл нь тараагдаагүй байхад Улсын их хурл хилцсэн шүү. Төсвийн хуулийн их хурлын чуулганы дэгийн хууль хилцээдсэн. Би туслахаасаа энэ төсөл нь хаана вэ гэдгсэн тараагдаг гэсэн байхгүй. Тэгээ ингээд 2 өдрийн дотор тэр хуулийг баталсан. Одоо бид нарын баталж байгаа өнөөдөр хилцэж байгаа төсвийг хилцэж байгаа тэр их хурлын дэг арай батлагдсан өдрөөсөө дагаж мөрдөн гэсэн заалттай баталсан биш үстэй. Өөрөөр бид ерөнхийлөгчийн тэр хориг тавих 3 хоногийг бас зөрчсөн үндсэн хуулийн зөрчилтэй дэгийн хуулийн дагуу бид одоо явж байгаа юм биш үстэй гэсэн асуулт байна. Тамгын газраас удирдлага дуутах юу инх хэрэгшин эндээ хэдүүлээ бас нэг тодтоглоо хийхгүй бол эн чинь нөгөө төсвийн байнгын ороогоор хилцсэн асуудал байгаа. Манайхаар бол хориг тавигдж байгаа учраас ороод ирж байгаа болохоос биш. Анхлын хилцэхдээ бол манай хууль зүйн байнгын ороогоор ороогүй. Одоо хоргийн хувьд бол манайхаар хэдүүлээ орж ирээ хилцэж штэ. За инх хэрэгшин микрофон өгөөе. За одоо бол хариулах Улсын их хурлын тамгын газар удирдлагууд бол байхгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудал маргааш Улсын их хурлын чуулганаар хилцэгдэх үед тамгын газар надад 2025 оны 7 сарын 9-ний өдөр батлагдсан хичнээн хуулийн дагаж мөрдөх хугацааг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө гэж заасан бай гэдэг лавлгааг гаргаж өгөөрэй. Хэрвээ тэр өдөр машинцсан бүх хуулиуд ийм тухайн өдрөөсөө дагаж мөрдөнө гэсэн ийм алдаатай гарсан болвол тэр хуулиудын эрх зүйн чадамжийн асуудал үндсэн хуулийн төвшөнд үүсгэх нь биш үү гэдгийг би протокол тэмдэглүүлж байна. За